Сур харбааны далбаа мандсан нь Улаанбаатар хотын дүүргүүдийн үндэсний наадмууд оргилдоо хүрснийг илтгэж байна. Энэ наадам бол бидний хувьд ч ирээдүйн хойч үеийн маань хувьд ч чухал юм аа. Ийм арга хэмжээ зохион байгуулснаар бид уламжлалт, соёлын болон спортын үн зүйлсийг түгээж хүүхэд залуустай эх орноо хайрлах сэтгэлийг төлөвшүүлж байгаа юм. Наших детях, подрастающих прежде всего, любовь к своей родине. 1924 оны 8 дугаар сарын 2-нд анхны сур харбаан зохион байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш олон зүйл өөрчлөгдсөн ч уламжлалаа хайрлах сэтгэл хэвээрээ. Сур харбааны хамгийн гол бэлэг тэмдэг бол нум сум. Мэрэгчүүд аль хэдийн игнээгээ барьжээ. Номсом харавдаг ирчүүд эмэгтэйчүүдийг хүчрхэг энерги, сэтгэлийн тэнхээтэй гэж ярьдаг. Тэд бол жинхэнэ тамирчид. Энэ бол өвөг дээдсийн дуудлага, цусан турсах уламжлал юм. Тамирчид маань жинхэнэ баатрууд юм аа. Тэдний нэг болох Олег Харитонов гантел өргөх тэмцээнд 98 удаа өргөж гайхалтай амжилт үзүүллээ. 100 өрчхөл бүрч илүү ихийг хийж чадах юм шиг санагдавч стандартын хязгаарлалт байгаа болохоор зогслоо. Халуун салхи хүлээж байсан ч хамаг чадлаа гаргаж үр дүн үзүүлж чадлаа. Хүч авахалч самбаагаар бурайд тамирчид хоорондоо ч өрсөлдөө ихтэй байдаг. Шавнарч аваргуудч дивжэн дээр гарч ирлээ. Дивжээ сайхан байна уу? Уур амьсгалд сэрүүхэн сэргээг байлаа. Өрсөлдөгч нар ч хангалттай өвчтэй юм аа. Советын дүүргийн сур харбаан үнэхээр сайхан болж байна. Би өөрөө ч сэтгэл хангалуун байлаа. Мастер-класс, флешмоб өөр олон зүйлээр дүүрэн энэ бол Советын дүүргийн сур харбаан. Харин тамирчид маань бүгд найрамдах наадмын шигшээ тэмцээний эндрийг зорилоо. Хэмжээг нь нарийн хэмжнэ. Найдвартай гагнана. Аюулгүй байдлыг чанд мөрдөн. Ингэж л цахилгаан гагнуурчид шилдэг мастер тэмцээний даалгаврыг биелүүлж байна. Тэд балконы хашлах хийж гүйцэтгэх ёстой юм аа. Игор Александр хоёрын хамтарсан ажлын туршлага нийлээд 10 жил хүрчээ. Тэд ажилдаа хайртай гэлээ. Та ямар учраас мэрэгжилдээ хайртай вэ? Мэдгүй юм аа, таалагддаг штэ. Яг юу нь? Офис суулттай штэ. Тэгж явахаар эргэн шиг гараараа юмсэн дээрээ. Би ч мөн адил. Ажил мэрэгжил бол ажил шүү дээ. Хүн болгон гарын уртай биш. Тэмцээн барилгын талбай дээр явагдаж байна. Гагнуурчдын адил мужаанууд ч өрсөлдлөө. Тухайлбал 23 настай Юри энэ салбарт дөнгөж хөл тавьж байгаа ч мэрэгжилдээ хэдийн хайртай болжээ. Ажлын чинь хамгийн гоё тал нь юу вэ? Байшин босгох, байгууламж барих, хийсэн ажлаа харах сайхан. Та яагаад энэ мэрэгжилд орох болов? Анх хараад таалагдсан. Бас л нарийн ажил шүү дээ. Олон жил ажилланаа. Байнгын орлоготой нэн төрөнд хүмүүсийн тав тухыг бодно л доо. Дараагийн шалгуур бол шавар будагчдын ур чадварыг шалгах шат юм аа. Үнэлгээний шалгуур нь бүх мэрэгчлэтнүүдэд адилхан. Хурд, наривчлал, ажлын хэмжээ болон чанар. Эдгээр барилгачид хамтын хүчээр ирээдүйн оршин суугчдын тав тух найдвартай байдлыг хангаж байна. Жил ирэх тусам мэрэгжлийн түвшин нэмэгдэж байна. Манай мэрэгжлийн нэр хүнд нэмэгдэж байна. Барилгачдын тоо өсөж байгаа. Гэхдээ залуус илүүтэйгээр мужаан, захилгаанчин, шаварчин зэрэг ажил мэрэгжлийг сонирхож сонгоосоо гэж хүсэж байна. Барилгачдын ур чадварын тэмцээнийг Улаанбаатар хотын захиргааны барилгын хорооны санаачилгаар 2007 оноос зохион байгуулж иржээ. Энэ удаа 18 мэрэгчлэн ур чадвараа сорьсон байна.
Людей, присутствующих на съемке. Кино зураг авалтын талбай дээр олон хүн цугларддаг. Харин энэ удаа тэдний тоо дээд амжилт тогтоожээ. Сибирийн ноу-хау хэмээх шин төслийн зураг авалтыг үнэн ч үзэгчид ирж бичлэн сонирхсон байна. Тэд Юрий Яшниковын мэдээ кино зураг авалтыг алгасалгүй үздэг үнэн ч дэмжигчд юм а. Кино багч энэ хайр хүндэлийн хариуд талархал илэрхийлж үзэгчдийн дунд шагналт уралдаан зарласан байна. Ялагчид шин төслийн зураг авалтад оролцох эрх хожжээ. Ирхүү хотын оршин суугч Анна Борисова уралдааны төгсгөлд амжиж ялагч болсон бөгөөд зураг авалтын ур амьсгалд тун баяртай байгаагаа илэрхийллээ. Атмосферой. Энэ кино ярилцлага үнэхээр шинийг санаачилсан арга хэлбэр шүү. Бүх зүйл ойлгомжтой. 15 минутын дотор тухайн баатрын амьдрал руу гүн орж тэрнийг бүрэн таньж байгаа мэт мэдрэмж төрдөг. Жанр киноинтервью. Кино ярилцлага гэх шин төрлийг эрхүүгийн түүх гэж нэрлэж болохоор болжээ. Учир нь энэ форматыг уг төслийн зохиогчид өөрсдөө анх санаачилсан юм а. Энэ нь түүхэн хүний өөр үеийн төлөөлөлтөд яг л сэтгүүлчтэй ярилцаж буй мэт хийгдсэн кино ярилцлага юм а. Шинэ анги нь Григорий Шолоховт зориулагджээ. Тэр бол аялал далайн судалгааны аяллаа удирдагч, худалдаачин бөгөөд Оросын Америк судалгааны аяллыг ахалж байлаа. Түүний ярилцагч нь Хатан хаан Екатеринагийн зарилгаар Сибирь төлөгдсөн зохиолч Александр Радишев байх ажээ. Кино бүтээлийн баатар амьдралынхаа хүнд үед яг Илимскийн цамхагт байсан гэдгийг зураг авалтын үеэр олж мэдсэн нь кинонд бодит мэдрэмжийг нэмсэн байна. Это добавило проекту реализма. Бид баатрын амьдарч байсан үеийг аль болох үнэн бодтойгоор сэргээхийг хичээж байна. Тэр үеийн орчин нөхцөл ярилцлага явагдах боломжтой байсан орчныг бүрдүүлэх нь гол зорилго юм. Яг одоо тайлцээд хийж зураг авалт хийж байна. Энэ талбайд бид туйлыг талархалж байгаа. Съемки фильма уже Киноны зураг авалт одоогоор өдөрт 12 цаг үргэлжилж байгаа бөгөөд тайлцыг орхисны дараач ажил үргэлжилнэ. Шин төслийн онцлог нь анимац болон графикт онцгой ач холбогдол өгч байгаад оршно. анимации, графики. Энэ хэсэгтээ бид зөвхөн дотоод орчны кадруудыг авч байна. Баатрууд нь өөрсдөө кадрт харагдахгүй. Зөвхөн яриагаар оролцсон. Гэхдээ бид тэднийг дуу хоолой төдийгүй кадрын дотоод үйл явдлаар мэдэрч чаднаа. Георгий Шолоховын тухай кино нь эрхүү болон түүний бүс нутгийн алдартнуудын тухай цуврал бүтээлийн үргэлжлэл юм а. Өмнө нь Николай Камов, Михаил Мил, Николай Второв, Александр Покрышкин, Александр Вампилов нарын тухай кинонууд гарсан. Харин шинэ киноны нээлтийн товыг одоогоор тодорхой зарлаагүй ч эх онд үзэгчдэд хүрэхээр зорж байна. Середина земли, Иркутск. Чита хотын хүүхдийн төмөр зам бол тусдаа нэгэн жижигхэн ертөнцөө. Энд сурагчид зөвхөн онлайн мэдлэг авах төдийгүй ажлын туршлагач олж авдаг. Тэд хичээлбэр дээр өөр албан тушаалтай танилцаж, диспетчер, дохиочин, вагоны шалгагч, бүр галт тэрэгний машинчийн ажил хүртэл суралцдаг. Баг багаар анханаас нь авахуулаад сурна. Вагонд ажилладаг нөгөө л ревизор, кондуктор эсээд 4 жилийн дараа энд машинист болсон. Жил бүр сурагчдад зориулж шинэ төрөл бүрийн төвшөнтэй даалгавар боловсруулдаг. Энэ удаа гэмтэлтэй нэгэн вагон дээр дадлага хийх шинэ боломж нэгдлээ. Уг вагон аль хэдийн ашиглалтаас гарсан ч осолгүйгээр залуу мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэхэд төгс тохирно. Бүх зүйлээ сайн мэддэг бол тийм ч хэцүү шээ. Бид бүгд удирдагч багшийн хяналтанд байдаг учраас ямар нэгэн асуудал гарвал тусалдаг. Ер нь төмөр замын чиглэлд ажиллах бодолтой байна. Маш сонирхолтой санагддаг. Энэ жил шинжилгүүд олон байна. Жишээ нь вагоны бүхээгт анхудаа агааржуулагч суйрлуулсан нь халуун өдрүүдэд сурагчдад багагүй дэмжлэг болно. Мөн бүсийн төв банкны салбарын хамтран зохион байгуулсан санхүүгийн боловсролын вагон нэмэгдсэн. Тэнд заллингийн золиос болохгүй байх талаарх бодит зөвлөмжүүд байдаг. Бид урд нь мэдээлж байгаагүй ч Борзэд нэг төв бий. Тэнд манай 250 сурагч суралцаж байгаа. Шинжилгээний дагуу засвар хийсэн сайхан барилгатай. Хуучин дадлагын төхөөрөмж тавиад машинистын туслахаар 4-5 курс хичээлүүлдэг юм а. Энэ галт тэрэг Мегмар гарагаас Бямб гараг хүртэл өглөөний 9 цаг 30 минутаас оройны 16 цаг 30 минут хүртэл явдаг. Галт тэрэг Поречи өртөөнөөс хөдөлж Северний болон Солнечний цэгүүдэд зогсно. Энэ замыг жирийн төмөр замаас ялгах нэг онцлог бол бүх зүйл хүүхдүүдийн удирдлаганд орой өгдөг юм. Гэхдээ тэд ганцаараа биш ээ.
Багш нарын хяналтаар байдаг тул аюулгүй юм. Үүр нэг онцлог нь замын өргөн юм аа. Энгийн төмөр замаас нарийн учраас бүх дэд бүтэц вагон зүтгүүрийг тусгаалan бүтээсэн юм. Нийт замын урт 375 км бөгөөд нэг аялал 45 минут үргэлжилнэ. Читагийн хүүхдийн төмөр замд одоогоор 35 сурагч ажиллаж байгаа бөгөөд тэд 7 вагон, 3 зүтгүүр, вокзал, өртөөний барилга бүхий бүрэн иж бүрдэлтэй. Москва хот дахь гялалзсан чулуу балетын нээлтийн үзүүлбэр эхлэхэд ердөө хагас цаг үлдлээ. Уран бүтээлчид халаалтаа хийж хөгжимчид аль хэдийн байр эзэлжээ. Удахгүй хөшиг нээгдэнэ. Балетыг Оросын зэвсэг түвшний театрын төв тайзад тоглож байна. Энэ бол нийслэлийн төдийгүй улсын хамгийн шилдэг театруудын нэг юм. Гайхамшигт түүхэн барилга. Харин энэ тайз нь Европтой хамгийн том тооцогддог. Уран бүтээлчдүүд энэ бол жинхэнэ сорилт. Хүндрэл байсан. Балетын шалыг нь тусгаалan түрээсэлж авч байсан. Зарим чимэглэлийг өөрчилж гойсон. Жүжигчдтэй зориулан тайзыг багасгасан ч томцсон хэвээр байна. 2 өдрийн турш бэлдэж тайзтайгаа танилцлаа. Гэвч тайзан дээр сандарсан шинж огт ажиглагдсангүй. Түнчлэн танхимд улсын хамгийн нэр хүндтэй Алтан баг театрын шагналын шүүгчид сууж байлаа. Үйл явдал үзэгчдийг шууд л автуулж орхино. Сонгодог балет орчин үеийн бүжиг, нарийн уран тайзасал, дуурийн сүр жавхлант төгсгөл бүгд нэгэн цогц болж 1500 үзэгчийг ховстон уусгажээ. Гайхалтай сэтгэл төрүүллээ. Уламжлалт болон симфони хөгжмийн хослол үнэхээр сайхан байлаа. Балетын бүрэлдэхүүн их таалагдсан. Эмэгтэйчүүд нь тун уян, эрэгтэй бүжигчид хүчрхэг юм. Үнэхээр дээд түвшнийх юм аа. Гайхалтай бүжигчд байна. Сургалт сайтай, мундаг техниктэй гайхалтай хөшиж байна. Энд ирсэндээ туйлын их баяртай байна. Очир эрдэнд үүссэн тухай, өөрөөр хэлбэл гялалзсан чулууны тухай, энэ туршилтын бүтээл мэргэжилтнүүдийн дээд үнэлгээгч хүлээн авчээ. Якутын балет Алтан багт анх удаа 7 төрөлд нэр дэвшээд байна. Бид анх 100 хэдэн номинацид нэр дэвшүүлсэн ч эцэст нь 7-д багтлаа. Шүүгчид Якутскад ирж тайзыг бичлэн үзээд номинацийн тоог нэмхийг шаардж байсан. Якутын балет анх удаа шилдэг бүтээл номинацид нэр дэвшиж байна. Алтан баг шагналд гол дөрүүдийн гүйцэтгэл мөн тусдаа номинац хүртсэн юм а. Надад энэ бүжгийн жүжиг маш их таалагддаг. Энэ бол миний биеийн өгүүлэмж, хэл, техник, дээд зэргийн өргөлтүүд ч надад хүнд биш. Жилийн шилдэг балет цолны төлөө манай бүтээл Санкт-Петербург, Ростов, Башкортостаны бүтээлүүдтэй өрсөлдөж байна. Харин Алтан багийн ялагчдыг 6 дугаар сарын сүүлээр Казанд зарлах юм а. 4,000 нисгчүй төхөөрөмж нэгэн зэрэг төгс уялдаатай ажиллаж байна. Гайхалтай нь ийм өргөн цар хүрээтэй шоуг ердөө нэг л хүн дроны бүлгийг удирдагч жолооддог. Ганц дрон удирдахад механик ажиллагааг нь ойлгох, удирдлагын төхөөрөмжөөр гараар жолоодох ур чадвар шаарддаг юм. Харин манайх үүр арга хэрэглэдэг. Бид нислэгийг тусгай програм хангамж ашиглан төлөвлөдөг юм. Дроны нислэгийн траекторь, өндөр, хурд гээд бүх үзүүлэлтийг урьдчилан тогтоодог. Би анх туслах нислэгчээр ажилд орж байсан ч хожим нь дроны нислэгийг програмчлах хэрэгслүүдийг эзэмшсэн юм а. Бид нар долгионы хөдөлгөөн, эсвэл нар мандах үеийн толгой эргүүлэх хөдөлгөөн зэрэг эффектүүдийг бүтээхдээ бүхий л хөдөлгөөнийг маш нарийн анимашн хэлбэрээр загварчилдаг юм. Дронууд нэг нэгнийхээ ойролцоо нисэх тул аюулгүй байдлыг хангахын тулд бүх хэсгийг олон удаа тест хийдэг. Эцсийн хөтөлбөрийг ачаалсны дараа бүх дрон нэгэн зэрэг хөөрч газардах үед үнэхээр гайхалтай мэдрэмж төрдөг. Синхронно это фантастическое ощущение. Манай бизнес маш хурдтай өсөж байгаа. Ялангуяа баярын үеэр захиалга 2 дахин нэмэгддэг юм. Дроны тоо нэмэгдэж, тоглолтын тооч тэлж байна. Гэсэн ч энэ салбарт мэргэжилтэй боловсон хүчний хомсдол тун ноцтой байгаа. Бүх компаниудад шинэ авиаснууд хэрэгтэй байна. Специалистов в каждой компании нужны новые таланты.
Хятадын иргэний нисгийн удирдлагаас гаргасан таамаглалаар 2035 он гэхэд бага өндөрт нисэх эдийн засгийн цар хүрээ 3.5 их найд юанд хүрэх төлөвтэй. Энэ нь ойролцоогоор 482 тэрбум ам.доллар гэсэн үг юм а. 2024 оны 8 дугаар сард болсон үндэсний хэвлэлийн хурлаар дроны операторын дутагдалд Оросын талаар дурдсан ба 1 сая орчим хүн шаардлагатай болжээ. Энэ хэрэгцээг хангахын тулд улам олон ихтэйд сургууль дроны технологийн шинэ үеийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр нэвтрүүлж байна. Чтобы стать пилотом, Оюутнууд дроны нисгэгч болохын тулд системийн бүтцийг яаж ажилдаг, яаж нисдэг гэдгийг бүхэлд нь судлах ёстой юм а. работает и как управляется в полете. Одоогор дронууд голчлон 6 цэнгэлийн салбарт ашиглагдж байгаа. Гэхдээ энэ бол эхлэл төдий юм. Хотын логистик, яаралтай тусламж, бага өндрийн тээвэр зэрэг олон салбарт ашиглах боломжтой. Реагирование и низковысотные перевозки. Дронууд 20 гаруй салбарт хэрэглэгдэж байна. Жишээлбэл ачаа тээвэр, гамшигын дараах авирах ажиллагаа гээд олон юм байна. Манай сургалтын практик хөтөлбөр биднийг хөдөлмөрийн зах зээлд илүү эрэлттэй болгодог. Би хувьдаа агаарын зураг авалт дроны уралдаанд дуртай. Съемка и гонки на дронах. Энэ мэрэгжлийг эрэгтэй эмэгтэй хинч эзэмшиж чадна гэж би боддог. Зарим техникийн онол жаахан хэцүү байдаг ч практик хэсэг надад их таалагддаг. Манай сургуулийн ажил эрхлэлтийн түвшин 96%-аас давсан. Ихэнх төгсөгчид 5,000-аас 10,000 юаны орлоготой байдаг. 10 тысяч юаней. Бага өндөрт нисэх эдийн засаг одоогоор эрчимтэй өсөж байна. Бид мэргэжлийн коллежийн хувьд сургалтын чанарыг байнга дэвшлүүлж байгаа. Салбар илүү өндөр мэдлэгтэй олон талын чадвартай боловсон хүчнийг шаардж байгаа тул бид сургалтын хөтөлбөрөө өргөжүүлж байгаа. Үзэсгэлэнгээс эхлүүлэн аврах ажиллагаа, ухаалаг хот хүртэл дронууд олон салбарт ашиглагдаж байна. Харин энэ салбарын хөгжил Хятадд залуу мэргэжилтнүүдэд бодит ажил мэргэжлийн боломжуудыг бий болгосоор байна. Хятадын өмнөд хэсэгт орших Гуандунмжийн Гуанжоу хотын Хайжуугийн үндэсний ус намгархаг цэцэрлэгт хүрээлэнд зуны спортын удирдал албан ёсоор эхэллээ. Жишээлбэл каноэ, луу завтаас хэлүүрт завны уралдаан зэрэг төрлүүд оршин суугчид болон жуулчдын дунд улам бүр түгээмэл болж эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна. Гуанжоуд мөн Хятадын өмнөд үеийн хамгийн том битүү мөсөн гулгуурын бааз байдаг. Зуны халуунд цасан налуунд цан болон сноуборд сонирхогчдыг тэр дундаа хөрш зэрэглэх Сянганаас ч сонирхогчдыг татдаг. Энэ битүү цанын бааз амралтын өдрүүдээр үнэхээр олон зочинтой байдаг. Зочдын талаас илүү Сянганаас ирдэг. Учир нь сүүлийн жилүүдэд сянганчууд Гуандун руу хурдны галт тэрэг автобус бүр өөрсдийн машинаар ч ирж очих боломжтой болсон. Үнэхээр 2023 онд Сянган болон Авмен тусгай засаг захиргааны бүсэд бүртгэлтэй автомашинууд газар нутгийн гүүр хонглын цогцлбороор дамжин их газрын Хятадд нэвтрэх боломжтой болсон шинэ журам хэрэгжиж эхэлсэн. Харин бид одоо баруун хойд Хятадын Ниншагийн Хвэй үндэсний өөртөө засах орны Жүнвэ хот руу хандъя. Тэнд очивол заавал үзэх ёстой газар бол Шапотоугийн үзэсгэлэнт бүс юм а. Зуны улиралд аялал жуулчлалын оргил үе эхэлдэг. Шапотоуд цөл, Хуанхэ мөрөн, уул, Баянбурд зэрэг байгалийн онцлог нэг дор оршдог. Энд та элсэн дээр серфинг хийж сэтвчилсэн гайхалтай зочид буудалд байрлах боломжтой. Би цөлийн серфингийн жуулчдын автобусны жолоочоор ажилд ормоор байгаа. Илсэн маахнаар машин жолоодох чинь гоё штэ. Энэ зун Хятадын зүүн хэсэгт орших Жансонмужийн Нанжин хот нэгэн өвөрмөц чиглэлээр эдийн засгаа хөгжүүлж эхэлжээ. Бизнес эрхлэгчид янзын мөрний Жансинжоу арал дээр тэжээвэр амьтад болон эзэд нь хамтдаа амрах боломжтой парк байгуулсан байна. Нийгмийн сүлжээгээр хурдан тархаж хэрэглээний асар их боломжийг харуулсан энэ төсөл богино хугацаанд алдаршжээ. Амралтын өдрүүдээр манай паркийг дунджаар хэдэн мянган, зарим үед бүр 10,000 гаруй хүн өдөртөө зорин ирдэг. Бид амьтанд зориулсан илүү олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Ингэснээр хүмүүс болон тэдний амьтдын хоорондын харилцаа улам ойртох юм а.